Тэгээ энэ бүтээн байгуулчин ингээд тодорхой хугацааны дараа дуусна шүү дээ. Тэгээ ашиглалтанд ороод эхэлнэ. За энэ саяны ажиллаж байгаа 2500 гадны одоо газрын төсдөр 2500 ажиллаж байгаа тэр гадны ажил хүчин буцна. За тэгэхээр тэрэн дээр зөрөөд ажиллах манай инженер техникийн ажил бэлэн байгаа юу? Эрдэнэ бүрэн дээр чинь бэлэн байгаа юу? Тэр хүний нөөцийн бодлого чинь байгаа юу гэдгийг би асуугаад гол асуулт нь энэ. Энэ хоёр бүтээн байгуул чинь дууснаа, бид нар хүлээж авнаа, ашигланаа. Тэгээд бүтээгдэхүүнд гараад эхэлнэ, худалдаанд гараад эхэлнэ. Тэгэхээр бид нар энэ дээр хүний нөөцийн бодлого чинь байгаа мó гэдэг нь шүү дээ. Бид нар ажил хүчний хомсолт орсон юм шиг юм тоонууд харагдаад байна гэдэг нь гаднаас орж иж байгаа ажил хүчин сүүлийн жилүүдэд өмнөх жилээс дандаа 30% өсөлттэй байгаа даа. Яг өнөөдрийн эхний үйл 1-р сарын байдлахад 11 мянга ороод гадны ажил хүч ороод ирсэн байна. 2025 оны 3 сарын 1-нд 23821 ажиллаж исэн байна. Гаднаас ажиллах хүч. Тэр энэ 23821 энэ төслүүдээр ажиллаад байгаа юм уу, өөр төслүүдээр ажиллаад байгаа юм уу гэж асуугаад байна. За ажлын хэсэг 3 дугаар микрофон. За ажилтны эрдэс байлгийн амны газрын төсний бодлогын газрын дарга ашиглалаа. За үйлдвэрийн ашиглалтанд орохоор 550 инженер техникийн ажилчид хэрэг болно. За үүнийг бол бид нэр шинжлэх ухааны технологийн их сургууль болон бүгд найрамдах энэтхэг улсуудад үе шаттайгаар бэлтэж байна. Өнөөдөр шүтээстэр 51 оюутанд тэтгэлэгтэй суралцж байна. За энэ EPC 2, 3, 4-р багц дээр ялсан гүйцэтгэгч компаниуд бол тухайн тоног төхөөрөмжийг ашиглалтанд орохоос 6 сарын өмнө инженерийн суур мэдлэгтэй боловсон хүчнийг дадлагжуулж, туршлагажуулж ажиллах үүрэг хүлээсэн байгаа гэрээгээрээ үйлдвэр ашиглалтанд оронгууд энэтхгээс мэрэгжилтэнгүүд хурж ирээд дагалдан сургах маягаар эхний 1 жилийн хугацаанд дадлагжуулаад цаашаа үйлдвэрээ аваад явах мэрэгжилтнүүдийг бэлтгэж гаргах ёстой. За яг өнөөдөр бол үйлдвэр дээр 100 орчим хүн бас яг үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтын ажилд оролцоод эхнээс нь зураг төсөлтөйг ажиллаад бүтээн байгуулалтын дээр газар дээр нь ажиллаа явж байгаа. За тэр нэмээд тэр энэ гаднаас орж ирж байгаа гадаад ажилч яг энэ төслөөс гадна хаана ажиллаад байгаа вэ гэсэн мэдээлэл хүсэж байна. Ажлын хэсэг сангийн яам. За шижир хүчний асуултанд нэмэлт тайлбар өгье. Сангийн яамдлаг жаргал тэр гадаад зээлийн төслүүд хилцээр одоо анх батлагтаа угаасаа квота тогтоодог. Өөрөөр хэлбэл тухайн төсөл дээр нийт хэдэн ажилтан байх уу? За гаднаас яг хэд орж ирэх үү? Дотоодоос ямар ажилтан авах уу гэд тэр хүрээндээ бол нийт энэ хэрэгжиж байгаа 74 төсөл бол бүгдөө яг ажлын хүчний асуудал явж байгаа. Тэгээ энэ хилцээрийн дагуу гаднаас одоо ирэх ажилчдынхаа ажлын байрны төлбөрөөс нь бол чөлөөлөд явдаг засгийн газрын тогтоолоор хилцээр болгон дээр ялгаатай байгаа. 70 30 60 40 гээд ялгаатай байдаг тухайн төслөөсөө. Тэгээ дийлэнх төслүүд маань өөрөө энэ хоёр төслөөс гадна хамгийн одоо 5 том салбарт явж байгаа. За Улаанбаатар хотын дид үтс орон сууцчлалтай холбоотой. За эрчим хүчний салбар, за авто замын салбар дээр бол дийлэнх төслүүд явж байгаа. Тэгэхээр яг энэ ихэнх харьцаа бол 60 40 70 30 байгаа.